Оройн төргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та хүлээн авч үзэж байна. Орхон аймаг буюу Эрдэнэтед болж өнгөрсөн цаг үеийн мэдээ сурвалжлагуудыг хөтөлбөрийнхаа эхэнд хүргэе. 21 цагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Эрдэнэт хотын 40 жилийн баяр наадам 7 дугаар сарын сүүлээр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь 9 сард явагдахаар болсон талаар бид урд нь мэдээлж байсан. Тэгвэл эдгээр үйл ажиллагаа зохион байгуулахаас 8 салбар комисс байгуулагдаад байна. За баяр наадам зохион байгуулах зардлыг батлах асуудал тодорхой шалтгаанаар удаашрж байгаа гэдгийг хэлж байна. За Эрдэнэт хотын 40 жилийн болон баяр наадмыг тэмдэглэх ажлыг зохион байгуулах 8 салбар комисс байгуулагдсан. Тодорхойлбол ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, үндэсний бүх урдан морь, үндэсний сур шагаан харва, соёл урлаг, мэдээлэл, хот огчлт, чимэглэл, худалдаа үйлчилгээ, за хэв журам сахиулах гэсэн 8 салбар комисс ажилд орсон. За эдгээр комиссод нийтдээ төрийн 110 гаруй албаагч ажиллана. За тэгвэл өнөөдөр соёл урлагийн комисс хуралдлаа. Баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд 200 орчим сая төгрөг шаардлагатай гэх урьдчилсан төсөөлөл гарсан байна. За гэхдээ үүнийг наривчлан тооцоохоор болжээ. За шаардлагатай төсвийг батлах хугацаа тодорхой шалтгаанаар хойшилсан байна. За тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдах засаг даргын зөвлөлийн урлаар батлуулахаар болсон гэж тус комиссийн дарга ярьлаа. Одоо Монгол улс даяар маань шат шатны сонгуул явагдаж байна. Сонгуулийн үр дүн гарцсан үед бас энэ явагдана. Ийм асуудал байж байна. Дараа нь одоо бас нэг яригдж байгаа чухал асуудал гэхээр зэрэг энэ баяр наадмыгаа бид тэмдэглэж явуулахад уул нь яг өөрийнхөө процедурын ёсоор бол засаг даргын зөвлөлөөр орж хэлцүүлээд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчд улмаар хурлаар оруулж хэлцэж энэ төсвийн тодтогдол хийсний үндсэн дээр энэ наадмын төсвийг бид хэлцүүлж явах хэрэгтэй байсан бол энэ сонгуулийн шалтгаалаад дараачийн одоо сонгуульд гарсан одоо иргэдийн хурал засаг даргын байгууллага маань энийг хийх юм асуудал тулгарч байгаа учраас энэ байдлыг одоо бид нар зохицож төсөв мөнгөө яаж явах вэ гэдэг тал дээр бид нар бас харилцан санал солилцсон юм хурал боллоо. Тэгээд ямар ч байсан бид нар энэ наадмынхаа үйл ажиллагаа, оройны цэнгүүний үйл ажиллагаа, даншиг наадам энэ бүх ажиллагаануудаа зарцуулах соёл урлагийнхаа төсөв мөнгийг нэг эцэслээ та нар дахиад бодоод сайн гаргаач нэг мөрөөр тийм ээ. Өнөөдрийн байдлаар бид нэг гаргаад үзэж байгаа юм болохоор энэ соёл урлагийн үдшийн цэнгүүн энэ бүхэл арга хэмжээнүүд нь яг нэг 200 орчим сая төгрөг байна гэсэн асуудал байгаа. Энийгээ дахиад сайн нэгтэлж үзье. Ус уудаг бол усын шахъя, эргээд саналаа гаргацгаая гэсэн ийм үр дүнтэй өнөөдөр энэ ажлыг хийгээд тусчлаа. За Монголын тулгар төрийн 2225, их Монгол улсын 810, ард явсгалын 95, Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадам нь эх 7 дугаар сарын 28-наас 31-ний хооронд болно. Ингэснээр 29-ний өдрөөс баяр наадам аль биесээр эхэлж 30-31-ний өдрүүдэд хангай мөсийн хурдан морины уралдаан явагдах юм. Аймгийн автоеврийн төв иргэдийн гомдол саналыг үндэслэн Буган орд компани үйлчлэгээний маршрут чиглэлд хяналт шалгалтыг хийжээ. Тус шалгалтаар Буган орд компани хангалтгүй гэсэн үнэлгээг авсан байна. Иймээс аймгийн автоеврийн төвөөс Буган орд компани хугацаатай үүргийг өгöd байна. Буган орд компани нийтийн тээврийн үйлчлэгээний 2 шугамд 10 автобусаар үйлчлэгээ үзүүлэх ёстой. Харин 6 автобусаар иргэдэд үйлчилж байгаа гэх боловч бодит байдалд шалгалтаар 4 автобус явж байсан гэдгийг мэдээллээ. Иргэдээс ирсэн санал гомдол нь хүлээгдэл чирэгдэл их маршрут чиглэлийн дагуу цаг хугацаанд явдаггүй. Харилцааны соёлгүй үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хэрэгтэй зэрэг санал гомдлыг аймгийн автоеврийн төвд тогтмол ирүүлдэг байна. За аймгийн автоеврийн төвөөс иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу Буган орд компани маршрут чиглэлийнхаа дагуу иргэдэд шуурхай үйлчилж байгаа шалгалт хийхэд хангалтгүй гэсэн үнэлгээг авчээ. Тухайн чиглэл манайх энэ шалгалтын баг яваад иргэдээс ирсэн санал гомдол хүслийн дагуу Буган орд компаниг өнөөдөр үйл ажиллагаа ерөнхийдөө цаг маршрутын дагуу явж гэнэ гэдгсэн шалгалтыг хийхэд манайд хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн. Энэ дагуу манайх албан доктор Буган орд компанид хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд тухайн Буган орд чиглэл үйлчлэгээ сайжруулахгүй бол бид өнөөдөр танай үйл ажиллагааг зогсоош гэсэн албан мэдээлэл өгсөн. За их залуугийн чиглэл 6 автобусаар л иргэдэд үйлчилж байгаа. Өнөөгийн байдлаар бол 6 гэсэн нэртэй боловч 4 автобусд явж байна. Гэхдээ иргэдээс ирсэн санал гомдол төсөлтийн дагуу удаан байна гэсэн чиглэлийг бид төгссөн. Бас нэг иргэдийн бас нэг үйлчлэгээний чанарыг сайжруулах талаараа бас нэг бас зарим нэг бичиг баримтууд болон зарим нэг шаардах хуудсууд бол аж ахуйн компанийн нэрийн өмнөөс төгссөн.
МС Бугаард компанид зөрчил дутагдлаа арилгах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Энэ хугацаанд тус компани үйлчлэгээгээ сайжруулж зөрчлөө арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгийг хэллээ. Энэ онд хотын ногоон байгууламжинд 7 байршилд гоёлын цэцэг тарихаар шийдвэрлсэн байна. Тодруулах юм бол нийтдээ 10 м2 талбайд 32 мянган ширхэг, эсвэл 11 төрлийн гоёлын 32 мянган цэцэг таригдана. Өвөнд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. За энэ онд хотын 7 байршилд гоёлын цэцэг тарихаар болсон. Тодруулбал нийт 10,000 м2 талбайд 32 мянган ширхэг, эсвэл 11 төрлийн гоёлын цэцгийг тарина. За үүнд 50 сая төгрөг зарцуулах юм байна. За энэ ажлыг цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас зохион байгуулна. За гоёлын цэцэг тарих байршлын хувь хамрын талбай, урт цагаан, за уурхайчны аюулгүй тойрог, холбооны уулзвар, төв цэнгэлдэх хүрээлэнг сонгоо авчээ. За үүнд ашиглах үрсэлгээ үрийг өндөр хүлэмж нөхөрлөлөөс нийлүүлнэ. За ингис тарьсан цэцгээ ургуулахад арчилгаа, усалгаа, хөрс боловсруулалт зэрэг ажлыг хийн. За цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас энэ ажилд мэргэжлийн агрономчдыг оролцуулж байгаа бөгөөд цэцэрлэгч 15 ажиллах юм байна. Хотод тарих гоёлын цэцгийн нэр төрлөөс дурдвал хунццэг, хулган сүүл, тигиатис, алаг нүдэн гэх мэт 9-11 төрлийн цэцгийг тарьж ургуулах гин. За энэ ажил эх 7 хоногоос эхлэхээр болжээ. За тэгвэл энэ онд манай хотын Баян өндрийн гудамжинд ногоон байгууламж хийхэд нийтдээ 77 сая төгрөг зарцуулахар болсон байна. Тодруулбал 6 7 дугаар хорооллын дундах зам дагуу болон 5 дугаар хороолол хүүхдийн ордны дундах зам дагууд ногоон байгууламж хийгдэнэ. Одоогор манай хотын нийтийн эзэмшлийн зам талбайн 88% нь ногоон байгууламжтай гэж үздэг. За дээр дурдсан 2 хэсэгт ногоон байгууламж хийгдсэнээр за энэ үзүүлэлт 100% төрнө гэж тооцож байгаа юм байна. Аймгийн сонгуулийн хороо санал тоолох машин саналын хуцыг хүлээн авчээ. За мөн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Орхон аймгийн сонгуулийн хорооноос аль биесээр мэдэгдэж байна. Манай аймгийн хэмжээнд санал авах 55 машин 43 хэсэг дээр ажиллах бол Баян өндөр жаргалан цомон тус нэг нөөцийн машин ажиллана. Одоогийн байдлаар саналын хуц болон санал тоолох машиныг санал авах байруудад хүргүүлэх бэлтгэл ажил хангагдсан гэдгийг сонгуулийн орооноос мэдээллээ. Мөн хуулинд зааснаар зөөврийн битүүмжилсэн харьцгаар санал авах өдрөөс 9-20 цагийн хооронд саналыг авна гэж заасны дагуу 6 дугаар сарын 28-ны өдөр зөөврийн битүүмжилсэн харьцгаар санал хураалт явуулна. За битүүмжилсэн харьцгаар дайчлагдсан, саатуулагдсан, баримтчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан санал өгдөг байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог бол улсын хурлын, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул хамт явагдах учраас саналын хуц нэг хуцсан дээр хэвлэгдэжээ. Санал авах өдөр бол ажиллах баг бүрэлдэхүүн бол үндсэндээ ингээд бэлэн болж байна. За сонгогчдод одоо анхааруулж хэлэх зүйл гэвэл энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол улсын хурлын сонгуул, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул хамтаа явж байгаа. Саналын хуц бол нэг хуцсан дээр хэвлэгдсэн байгаа. Тэгэхээр сонгогчд маань улсын хурлын сонгуул, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд зэрэг санал өгөө. За манай аймаг улсын хурлын 3 тойрогтой байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 22 тойргийн 33 мандаттай байгаа. Тэгэхээр сонгогчд бол улсын хурлын нэг нэр дэвшигчийн санал өгнө. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлд бол тухайн баг дээр нэг мандаттай байх юм бол нэг нэр дэвшигчд, 2 мандаттай байх юм бол 2 нэр дэвшигчд санал өгнө. За саналын хуудсыг бол сонгогч одоо буруу тэмдэглэсэн, за санал тоолох машин уншаагүй зэрэг одоо тохиолдлууд бол нэг удаа саналын хуудсыг ахиж авах ийм боломжтой байгаа. Саналын хуцыг сонгогч буруу тэмдэглэсэн санал тоолох машин уншаагүй тохиолдолд ахин нэг удаа саналын хуцыг олгох юм байна. Аймгийн сонгуулийн орооноос сонгогчдод сонгогч танаа гэсэн гарын авлага, саналаа өгөөрэй гэсэн уриалга хүргүүлж байна. За гарын авлага, саналаа хэрхэн өгөх, санал тоолох машинд саналын хуцаа уншуулах зэрэг бүх зааврыг тодорхой тусгасан гэж байна. Ургах наран цэцэрлэг 4 дахь жилдээ зуны чирэгжүүлэлтийн үйл ажиллагааныхаа бүртгэлийг эхлүүлсэн байна. Хүүхэд багчуудад зориулан зуны сувилал болон чирэгжүүлэлтийн
цэцэрлэг ажиллаж эхэллээ. За 1-ээс 6 хүртэлх насны бяцхан хүүхэд багчуудад зориулсан тусгай хөтөлбөртөө зуны сургалт 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэх юм байна. Цэвэр агаарт дохлог орчинд мэргэжлийн багш нартай сургалтыг зохион байгуулдаг бөгөөд улс аймагта тэргүүлэх чадварлаг багш нар хичээл заадаг гэдгээрээ ургах наран цэцэрлэг бусдаас ялгардаг. Ажил ихтэй хүүхдээ зундаа асран хамгаалах хөнгөө үлддэг эцэг эхчүүдэд дуулахад таны өмнөөс таны хүүхдийг эрүүл агаарт сувилгын үйлчилгээ үзүүлж чирэгжүүлэх бөгөөд өдрийн турш шин тэжээлтэй хоолоор хооллож, элсний талбай дээр тоглуулж, шар сүүнд оруулж, айраг цагаан эдээгэр хангахаас гадна тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, эмээ дээрээ байгаа юм шиг эрхлэн наадах 5 тухтай орчныг санал болгоод байна. Манай цэцэрлэг бол 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөвхөн одоо хүүхдийг цэвэр нар ус агаар элсээр чирэгжүүлэхээс гадна шинэ сүү цагаан эдээгээр одоо сайхан хооллож ундалдаг. Мөн хүүхдүүдийг одоо өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар зөвхөн нар ус агаар элсээр чирэгжүүлэхээс гадна одоо өөрсдийнхөө мал аж ахуйн цэвэр одоо сүү цагаан эдээ бүтээгдэхүүнээр боловсруулсан бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг чирэгжүүлдэг. Мөн энэ ардын уламжлалт өргөө гэрээг бол шинээр одоо өргөтгөл барьж энэ жил ашиглалтанд оруулснаар бол бусад одоо цэцэрлэгүүдээс давуу онцлог талтай өдрийн хоол, өдрийн үйл ажиллагаа, өдрийн дэглэмийн дагуу явагдахаас гадна нэмэлтээр хүүхдүүдэд 17-оос 17 цаг 30 минутын хооронд бол нэмэлтээр сүү цагаан эдээг өөрсдөө гар дээр ингэж боловсруулж хүүхдүүдээрээ бас хүүхдүүдтэй өгдөг байгаа. Жилийн 3 удирлын турш 4 хааны дунд амьдарсан бяцхан багчуудад байгалийн эрдэс бодис дархлааг өгөх 100 цаг ирж байна. Хүүхдүүдэд зориулж тусгай хөтөлбөртөө цэцэрлэгт хамруулах боломжийг инхүү ургах наран цэцэрлэг эцэг эхчүүд та бүхэнд олгож байна. Бид гаднах талбайн тогтчлоо өөрчлөн шинжилж, тоглоомын талбай, био 0, цэвэр агаарт духлах сарвч, сүү цагаан эдийн нэгдсэн цэг гээд таны хүүхдийн 5 тухыг хангах бүхнийг зогслоож өгсөн. Мэргэжлийн багш, мэргэжлийн сувилагч, мэргэжлийн тоогооч нар ажилладаг учраас хүүхдийн шим тэжээлтэй хоол, биеийн онцлог тохирсон сувилгааг хийхээс гадна эрүүл агаарт аюулгүй орчин тоглох боломжоор хангаж өгснөөрөө давуу талтай. Ургах наран цэцэрлэгийн зуны сургалтанд хамрагдсан хүүхдүүд өвөлдөө дархлаа сайн олж авсан учраас өвчлөлт бага өртдөг бөгөөд чирэгжүүлэлтэнд сайн хамрагддаг байна. Ургах наран цэцэрлэг өглөө 7:30-аас 8 цаг хүртэл бяцхан багчуудаа хүлээн авах оройн 17 цаг 30 минутаас 18 цаг хүртэл ажиллана гэдгийг хэлж байсан. Хэрвээ та хүүхдээ бүртгүүлэхийг хүсэх юм бол Яарвчлан 99 тэг 2 31 95 99 35 78 35 гэсэн дугаар руу залгаарай. Хүүхдийн тоо хязгаартай гэдгийг сануулж байна. Ургах наран цэцэрлэг сувилгын чирэгжүүлэлтийн зуны энэсэлтэд авч эхэллээ. Өнөөдөр болсон мэдээ сурвалжлагуудыг оргил цагийн оройн мэдээгээр дамжуулан 18:21 цагийн мэдээгээр үзэгч танд хүргэлээ. Орон нутгийн хамгийн тулгымдсан болон шийдвэрлэх асуудлуудын талаарх санал хүсэлтээ та оргил цаг мэдээллийн хөтөлбөрт ирүүлэх боломжтой юм. Иргэн таны үзэл бодлыг хүлээн авч хүргэдэг оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. 21 цагийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.